За сайн байцгаана уу? Шинэ Монгол технологийн коллежийн химийн 2 дугаар курсын оюутан энэ Маргад байна. Сайн байна уу? Химийн 2 ангийн оюутан Эг Унжаргал байна. За манай багийн туршилт нь болохоор биопластик тогтвортой ирээдүйн материал гэсэн сэдвээр туршилт судалгаа хийсэн байгаа. Гэртээ гарын доорх түүхийд ашиглан биопластик гаргаж авах бөгөөд олон нийтэд биопластикийн тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготой хийгдсэн. Ашигласан багаж материалын хувьд шил сав багажаас гадна гол түүхийд болох цардуул, агаар, гэлцрийн болон алюминий сог ашигласан байгаа. За биопластик гэдэг нь ургамлын гаралтай түүхий дээр хийгддэг синтезийн аргаар гаргаж авдаг хүнстэй харьцуулахад байгаль дээр хамаагүй хурдан задардаг бүтээгт материал байгаа. Хурдан задартай ер нь бол хортой хий болон бодисыг ялгаруулдаггүйгээрээ давуу талтай. Биопластикийн ер нь бол сав баглаа хүнсний үйлдвэрт түгээмэл ашиглах боломж өндөртэй байдаг. Түүгээрээ Хятад болон Герман улсуудад үйлдвэрлэл нь хөгжөөд судлагдаад явж байгаа. Биопластикийн туршилт хийхдээ яагаад цардуул болон агарыг сонгож авсан бэ гэхээр цардуул болон агаар нь өөрсдөө ургамлын гаралтай түүхий үед бөгөөд байгаль дээр задрахтаа хамгийн сайн мөн эргээд пластик болохдоо полимерийг орохдоо илүү чадвар нь өндөр байдаг учраас сонгож авсан. Мөн түүхийд нөрөө сэргээгдэх бүрэн боломжтой байдаг. За туршлын үйл явцын үед харин ингээд цардуулын ингээд биопластик хийхэд бол эхлээд цардуулаа ингээд хэмжиж авна. Тэгээд үүний дараа дээр нь ус нэмж уусмлаа бэлдэх болно. За тэгээд харин тэр уусмлаа бэлдсэнийхаа дараа харин ингээд зөөлөн гал дээр ингээд халааж ерөн багаар ингээд зураг болно. Тэгээд дээр нь харин алюминий цуу эсвэл цагаан цуу аль нэг нь хийж болно. Бас тэгээд гэлцрийн нэмээд тэгээд улам зөөлрөлтэй тэгээд нялцгаа ингээд зурмаг бий болно. Харин дараа нь харин тэрийг ингээд саунд хийн бэхжүүлэх ер нь тэгээд хатаах үйл явдлаа болгоод тэгээд биопластик маань гарч байгаа. Мөн агарыг бас үүнтэй адилхан аргаар хийж болно. За ингээд үр дүнгийн хувьд харин туршлага 3 удаагийн үйл явцтай байсан. Тэгээд харин агарын хувьд харин ингээд илүү ингээд бат бөх ингээд хатуучлалтай бас арай ингээд тэгээд уян хатан болсон. Тэгээд цардуул нараа ингээд илүү ингээд их хэмжээр гаргаж авах боломжтойсон. Тэгээд 3-5 г ингээд цардуулаар харин 16 г биопластик гаргаж авах боломжтой бол харин 3-5 г агараар харин 2.5 г биопластик гаргаж авах боломжтой байна. Тэгээд үүгээр харин ингээд цардуулаар ингээд илүү их ингээд тоо хэмжээ ихтэй биопластик гаргаж авахыг ингээд илүү сайн талаас нь харж байна. За туршилтын эцэст болохоор цардуул болон агарыг ашиглан биопластик гаргаж авах боломжтой гэж дүгнэсэн. Цардуулаас гаргаж авсан биопластикийн хувьд ерөнхийдөө агарынхтай харьцуулахад хамаагүй хатуу бэхжилтэй тийм биетэй болж гисэн. Харин агаар нь өөрөө хатуу байсан ч гэсэндээ хатуу дээр агаар дээр өөрөө гэлцний нэмээд өгөхөөр илүү гялгар утны материалтай болж гарсан. За үүнээс нь дүгнэхэд болохоор ирээдүйд биопластикийн үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлье гэвэл цардуулын аргыг болохоор одоо бидний ашигладаг цав суулга, хунцар цав суулгыг орлуулах боломжтой байна. Харин агараар хийсэн хунцрыг болохоор гялгар уут хүнсний скотч зэрэгт ашиглах боломжтой байна гэж дүгнэлт гаргасан. За тэгээд ер нь бол биопластикийн тухай бид бүхэн ингээд дэлгэнгүй сайн мэдээж ирээдүйн хунцрын хог аялалтай тэмцэх нь чухал гэж үзээд энэ туршилтыг хийж гүйцэтгэсэн байгаа. Баярлалаа. Агараар хийхдээ өөрөө дан агараар хийх юм бол амар хатуу материалтай болж исэн. Энэ өөр бараг ер нь бол хамгийн бүх басан. Гэтэ гэлцрийг нэмээд өгөх юм бол ингээд агар нь амар зөөлөн болоод тэгээд аль болох хэвэн ийм жигд гадаргуутай том тавцан дээр ийм нэмэгхэн гадаргуутай түрхэж өгөх юм бол гатахтаа ийм гоё зөөлөн яг гялгар уучиг болж өгч байгаа. Тэгээ ер нь бол гялгар уучтай ер нь их төстэй. Харин цардуул нь болохоор өөрөө юм хатуу болж байгаа. Тэгээд гэлцрийн их нэмэх тусам ер нь бол уян хатан чанар нь ихсдэг учраас энийг одоо ингээд барьж өгөх юм бол ер нь бол ийм тоглоом шиг хүүхдийн тоглоом шиг тийм болчихсон. За энэ ч бас агаар гэлцнэдээ хийсэн арай жоохон зузаан хувилбар байна. Дан агаар нь болохоор ийм амар хатуу болж гатдаг байгаа. Энэ ягаан болохоор бас ялгаагүй. Энийг цардуулаар хийсэн. Тэгээд хүнсний будаг хийгээд өнгө нь оруулах боломжтой. 2-7 хоногийн өмнөөс угнаал туршиж эхэлсэн. Тэгээд яалчгүй гатахтаа 2-3 хоног хугацаа шаарддаг. Тэгээд бид нарт бас том хэмжээний хэв мэв шаардлагатай байсан учраас бүтээлийн хувьд жоохон хэмжээний хувьд бол жижигхэн байж магадгүй. Төгсөж зүйл нь болохоор гол нь бид нарт ингэж хэвэнд оруулах сав суулга нь хамаагүй бага гэсэн гэх юм уу. Хүссэн хэвэнд оруулах гэхээр хумц нь өөрөө агшаад байсан. Тэгээд агшаад яг төсөөснөөс өөр хэлбэртэй болоод байгаа нь хүндрэлтэй байсан. Онцлог нь болохоор гарын доорх материалаа ашиглаад хийсэн. Тэгээ ер нь бол бас нийт
интернетээр байдаг мэдээллийн дагуу хийсэн болохоор яг сайн онцгойлох зүйл байхгүй тэгсэндээ яг өөртөө гараар хийсэн тэгээд гэрд орох яг л бидний ашигладаг материалуудаар хийгдсэн гэдгээрээ л онцлогтой. Одоо энгийн хумцрыг шатаагаад үзэхэд амар тийм хумцны юм хортой үнэр ялгараад байдаг та. Харин биопластик шатаахад болохоор тийм биш зүгээр л яг шүдэнцний тийм уурны үнэр үнэртэй байдаг. Үтсэн. Ер нь л шатаад үтсэн. Бас усан тусгаж үтсэн. Усан тусгахад ер нь л шууд ингээд задраад алга болчихгүй тэгсэндээ ингээд хэлбэр төснө өөрчлөөд эмзэлцнүүр маягийн хэлбэрт орж мараад тиймхүү үр дүн бол ажиллагдсан. 3-6 сарын хугацаанд задардаг. Гэхдээ яг ямар материалаар хийсэн, яаж хийгдсэнээс, ямар орчоор хийгдсэнээс шалтгаалаад бас хугацаа нь урт багийн байдаг л да. Яг ингээд бид нар ингээд гараараа хийсэн гэсэндээ ингээд энийг энгийн хэрэглээнд ингээд ашиглаж болох үс хэмжээтэй чин чанартай болсноороо л ер нь л онцлогтой л байна да.